Хоршоо амжилттай ажиллахад гишүүдийн оролцоо итгэлцэл хамгаас чухал тухай бид өмнө дурдсан. Тэгвэл итгэлцэл бий болоход бүх гишүүд нь хүлээн зөвшөөрж хамтдаа баталсан дүрм журамтай үйл ажиллагаанд мөрдлөг болгож ажилладаг дүрмийн дагуу бүх зүйл ил тод явагддаг байх нь хамгийн чухал нөлөөтэй юм. Одоо манайд оршоо мөрдөж байгаа дэлгүүрт юу яах нэг журам байна. Мөн одоо энэ арьсшир түүхийдээ бол энэ арьсширны холбоотой носон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн холбоотой бид нэг гэрээгээд яг нэг эрдэнэ төвлөртэй гэрээгээд энийгээ бол тэрүүнийхээ журмыг тогтоолаад нэг аль хэдийн ноос өгнө. Нэг аль хэдийн одоо эцнийхээ нэхийг өгнө гэсэн ийм байдлаар бид журам тогтооцсон ажилтдаг. Ногдоо шиг багтаа бид нэр бас нэг журамтай одоо жишээлбэл тэрүүн дээр гарч байгаа тэр нөгөө бүх нийт зарлаа хасаад нийт одоо хошооноос гарсан ашигад олцоо тэрнээс бүх цалин тэгэл бүхэл одоо ямар л гарч болох зардал байна. Бүх зарлаа хасаад бидний үлдэгдэл дээр ногдоо шиг тэрнээсээ болох дээр татвараа төлөөд тэгээ дээрээс нь татвар төлгөөс өмнө бид нэр юугаа нөөцөнд эрсдлийн сан байгуулдаг юм. Тэр нь болох дээр бас тусгай журамтай тэрнийг болох дээр 20%-аар яг нөөцөнд ашигаасаа бохир ашигаасаа 20%-ийн үднэр юу яаж явж байгаа. Одоо энэ тусгай дансанд хийж сүүл хэрвээ ямар нэг эрсдэл гарах юм уу бас нэг юм гарвал тэрнээс эргэлэхэд бэлдсэн одоо нэг манайд нэг 3 сая гарan 4 сая шиход өргөний одоо нөөц сангийн одоо өрөнгө бол байж байгаа дансан тусгай дансанд хийждэг. Тэрнийг бол тэгээд энэсээ сүүл бидний татвараа өгөөд ингээд бид бүхэн 2010 оноос хойш энэ хууль эрх зүйн талаас нь ч мөн одоо тэр орон нутгийн бодлоготой хувилдуулж энэ гишүүд хан одоо үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор бол бид нар олон одоо журмуудыг баталсан. Үүнийг одоо гишүүнчлийн журам гэж гаргаж тавьсан бид бүхэн. За гишүүнчлийн журамдаа бол бид нар одоо нэг гишүүний одоо нийлүүлэх хувь хөрөнгө мөн одоо төвгөд бүтээгдэхүүний одоо хоршоогоор дамжуулан зах зээлд борлуулах гэх мэтчлэнгээ одоо чухал заалтуудыг оруулж гисэн байгаа. За мөн одоо тэргүүлэгч гишүүдийнхээ ажиллах журмыг бүхэн гаргасан. Энэ журмаараа одоо тэргүүлэгчд маань тухайн одоо жилдээ ямар журмын ямар одоо төлөвлөгөөр ажиллах уу, ямар одоо өөр оройлтой ажиллах уу гэдэг нь одоо хүм болгон одоо тэргүүлэгчдүүд маань одоо хөргөжүүлсэн энэ журмыг одоо батлан хэрэгжүүлж байгаа. Тэгээ манай бас өөрсдийн хоршооны дүрмэнд байгаас үйл ажиллагаа явуулаад нэг 4 жил тутамд одоо хоршооныхаа дарга тэргүүлэгчдийг бас нэг яадаг өөрчлөлт солих дотроос ингэ тавих юм зэрэг байгаа. Миний хата арайхан болоогоо зүгээр ажилт сайн байх юм бол нэг жил нэг удаа сонгол хугацаагаар яаж болно гэх юм байдаг. Хоршоо бүх гишүүдийн болон тэргүүлэгчдийн хурлаа тогтмол хийж үйл ажиллагаагаа дүрмийн дагуу ил тод явуулах. Хоршооны бодлого, шийдвэрт гишүүд ардчилсан байдлаар оролцож, хамтын удирдлага хяналтыг цогцлоох нь ирээдүйтэй, баталгаатай, хариуцлагатай бизнесийн тулгуур юм. Манай Алтай хоршооны одоо тэргүүлэгчдийн хурл болж энэ тэргүүлэгчдийн хурлаараа бид нэр ганц нэг асуудал хэлсэн. Энд хэлсэн шийдвэрлэж одоо нэг жилийн эцэс болохгүй болж энэ ногдоо шиг бүх хоршооныхоо хийсэн үйл ажиллагааг бүх гишүүдэд танилцуулж жилийн цагаа тайлан тавих дөхөж байгаа учраас бид одоо тэргүүлэгчдийн хооронд өнөөдөр ингэж хийж байна. Тэгээд одоо тэргүүлэгчдийн хурлаар одоо ингэ нээсний мэдэгдээ. За. Тэргүүлэгчдийн хурлаар нэгдүгээрт нь одоо 2000 энэ оныхоо одоо энэ ногдоо шгийг хэрхэн хуваарлах уу? Тийм ээ. Нэгдүгээрт нь одоо ногдоо шгийг хэрхэн хуваарлах уу? Хоёрдугаарт нь энэ хэлцүүлэгч мал лиг одоо төрөөсөө яа тавиулж байгаа хоршооныхоо хэлцүүлэгч малыг тэрний талаар нэг ярилцаа. За тэгээ бусд нь яг бусад асуудал гэсэн юм дээр бусдаа өөр янз төрлийн асуудал хэлэлцэж болно. Энэ нөөц сан гэж байдаг шүү дээ. Одоо юуны нөөцөнд эрсдлийн сан гэж тийм заавал одоо хуулиараа нөөц сангийн 20% нь аваад ингээд 7,30,326 төгрөг ингэж нэмэгдээд 262,886 төгрөг болсон. За энэ үнийг бид нэр яах гэж юм гэхээр
энэ тэргүүлжтэй ярьж байгаа. Энэ ноогдлашгаа энийг аваад энэ одоо энэ юу вэ штэ энэ ноогдлашгаа авах юм уу? Буцаагаад дурж илүүчгээ бид нэр ингээд эндээ буцааж ингэж өгөх юм энийг та нарын сандал мэдэн сандаараа яаж бид нэр тэргүүлжтэй шийдээд хэрвээ яанаг бол одоо бид нэг ингээд бичээд энэ дээр ингэж буцаагаад хийх болоо тэр үнийг та нар сандаа өгөөд хийнэ ямар санд байна тэрнийг өг. Буцааж ийнэ. Өшөө буцааж их сандтай тэргүүлжтэй нэ. За тэгвэл буцаагаад яг буцаах усууд буцааж ингээд ногдошгаа бичээ гэсэн усууд гараа өргөөд батчих юм гэдэг үг. За тэгвэл тэргүүлжтэй бид нэр энэ үнийг яхаар удаа тийм ээ. Энэ ногдошгаа авахгүйгээр буцаагаад энэ хувийн суурин дээр бичгээр боллоо гэж одоо ингээд авчихсан. Гишүүдэд хамааралтай бүхэл асуудлаар шийдвэр гаргахдаа тэдний саналыг авч, эрх ашгийг энэ тэргүүн тавьж, үзэл бодлыг нь бодлого үйл ажиллагаанд тусгаж байх нь сайн засаглал бүхий хоршоо тогтвортой ажиллах үндсэн алхам болно.